Сайн байцгаана уу? Заяа байна. Ингээд өнөөдрийнхөө бичлэгээр ойрын 8-9 сард юу болсон ерөнхий юмнуудыг товчлоод ярих гад байж. Ер нь бол контентуудаа би дандаа англи хэлээр явуулдаг байсан. Гэхдээ би нэг удаа Facebook дээр лайв хийгээд үзсэн чинь монголоор яриул ер нь хамаагүй дээр юм шиг санагдаад. Яагаад тэгэхээр англиар ярихаар хүн ер нь арай өөр хэлээр ярихаар тухайн хүний зан арын шиг өөрчлөлттэй байгаа ч юм надад санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр өдөр тутамдаа харьцаж байгаа хүмүүс маань ойр дотныхан маань монгол байгаа учраас яг би нөгөө найзуудтайгаа ярьж байгаа ч юм уу, гэр эхэндээ ярьж байгаа ч юм байдлаар хийхээр яг монгол хэлний илүү тохиромжтой юм шиг санагдаад. Тэгээ арай илүү хүнд хүрж магадгүй гэж бодсон үднэс ерөнхийдөө бас өөртөө амарчлаа юм л да. Хэдэн англи хэлний багштай англи хэлээ байнга тавтаад хий гэж бодсон ч гэсэн YouTube чинь зүгээр миний хобби, хүмүүстэй жоохон холбоотой хальт сошиал болохын тулд хийж байгаа учраас ерөнхийдөө одооноос ахвалаад монголоор хий гэж бодож байна. Тэгээ нэг цөөхөн subscribersтэй энэ чинь гадаад хүмүүс надад яг юу гэх юм аа монгол хэлний анх хичээл хийгээд эхэлсэн, хичээл заагаад эхэлсэн болохоор өгөн заа хийж бодоагүй байжгаад эхэлсэн болохоор тэр хүмүүс надаас ихэвчлэн монгол хэлний хичээл асуугаад байдаг. Тэгээд одоо ерөнхийдөө влог юм чинь дажгүй байх гэж бодож байна. Тэгээд би ер нь монгол хэлээр надад хийгээ шийдсэн байгаа шүү. За ингээ влог эхлэе. За энэ миний 2 давхар автобусанд авахудаа сууж үзсэн experience айгүй хөөрхий юм билээ. Тухтай. За тэгээд энд болохоор манай үеэлийн төрсөн өдөр явагдаж байна. Love Fontana гэдэг айгүй гоё. Катана гоё зураг авахд айгүй ихтэй. Гоё газар байлээ. Нэг насаар ингээ гөвшөрсөөр л байна да. Энэ хэдэ гэцэлтэй. За энд болохоор манай найз залуу бит хоёр ерөнхийдөө ирэхэж эхлээд уулзаж эхлээд 100 хоног болцсон. Тэгээд тэрийгээ тэмдэглэж байгаа. Автобусанд явж байгаа санаандгүй найзтайгаа таарлцсан. Тэгээ бид хоёр ланчны үеэр хамт кофе унгаа ланч идэх гээд би л ганцаараа ланч идсэн л дээ. Ланч идэх гээд байж байгаа. Тэгээд энэ рок эхлүүрийн ажлын рокийн хоолунд кофе юу бүгдээр ярих юмгүй гоё болсон билээ. За тэгээд тайван явсан найз маань тайван сурж байгаа ирсэн найз маань надаа энэ кейк өгсөн. Тэр гоё амттай шүү. За манай ажлын охин уянгаа маань намайг харавсан борооно гэрт маань хөргөж өгч байна. Дөнгөж машин барьж байхдаа айгүй мундаг барьж ийлээ. Хизээ чимтэй би нэг март ороод гоё догбог идмэр санагдаад аваа зогсож байна. За энэ хаашаа явж байгаа вэ гэхлээр юуны Сонёштэй буюу Girls Generation Солонгос хамтлагийн 15 жилийн хойд явж байгаа. Ер нь бол айгүй олон фэнүүдтэй байдаг. Тэгээд би нөгөө нэг группийн үүсгээд анх группийн үүсгчээ тэгээ ерөнхийдөө бол баг хайцсан. Тэгсэн чинь өөр админаар орсон хүмүүс амар идэвхтэй мундаг байд юм лээ янз бүрийн ивент хийгээд тэгээ нэг удаа ивентэд нь явж үзьгээд орсон ч айгүй хөөрхөн зохион байгуулалттай амар хөөрхөн чимгэлцсэн бэлдсэн байсан. Тэгээ би ер нь бол айгүй идэвхгүй сууван идэвхгүй фэн юм шиг санагдсан. Тэгээ айгүй хөөрхөн кейк энэ төр зохион байгуулалт айгүй хөөрхөн байсан. Тэгээд ер нь бол амар тийм буцаад жоохон болцсон. Буцаад нэг 15 16 та болсон юм шиг санагдсан. Яг тэгэхээр тухайд би K-pop амар идэвхтэй сонсдог. Ялангуяа энэ хамтлагийг маш сайн нэлээд том фэнээс учраас тэгээд ихэвчлэн ер нь 10 жилийнхэн оюутнууд гэтээ миний үеийнхэн ч гэсэн байсан. Яг тэгэхээр энэ хамтлаг бүхэлдээ 15 жил болсон учраас миний намайг жоохон байхад сонсч ирсэн хүмүүс мэдээж байсан байж таараа. Энэ нэг сүртэй бичлэг хийж ил гэж бодоод тах шиг өөрөө амар клипэн дээр гарч ил гэж бодоод тах шиг. Тэгээд ивентээс нэг хөөрхөн бахан стикер, посткардууд өгсөн. Би энэ хамтлагаас Тэон гээд гишүүнд нь дуртай. Тэгсэн чинь ингээ хойно хэвлээ гаргаад өгсөн байлээ. Тэгээ энэ зөндөө хөөрхөн стикерүүд. За энд болохоор манай аавын төрсөдөр болоод манай аав ерөнхийдөө бол хятад
хоолнд дуртай. Тэгээд хоолны hotpot руу норсон байгаа. Гэр бүлээрээ. Тэгээ аавда зэрэг нэр иш нууц авч гисэн чинь бөөм баяр. Нэг утас надад нэг чухал бишээ гэдэг ч гэсэн ерөөхдөө гоё шин нууц авахаар амар дуртай. Хүлээж авсан. Айгаа баяртай байсанд нь баяртайгаа. За энэ нэг гар марал бас байна. Орой хоолой хийж гин. Би баг хийч чам шинэ олж яа. Өнгөрөө. Жохон мөрчихгүй ба. За нэг Friday night гадаа бүр үнэн гоё байсан өнөөдөр. За энэ ярьж байгаа юм нь болохоор найзууд дээр очих чинь, ladies night хийх чинь, fat cat орох чинь гэж яриад явж байна. За манай оюутны ангийн найз Окагийн маань төрсөдөр болсон байгаа. Айгу гоё ивент дээр төрсөдрөө тэмдэглэсэн. Дээр үеийн гоё хон хамтлагийн дуунууд явсан. Дуучин нь өөрөө ирсэн. Тэгээ хуучны дуу сонсох үнэхээр гоё байсан. Ер нь бол миний үеийнхэн баар сав гэхээс илүү ер нь бол Fat Cat Club дээр үеийн дуунууд гарч байгаа газар л илүү enjoyддаг болсон юм лээ дээ. За тэгээ залгуулад би хүлээлгийн өрөөний подкастын ивент татсан байгаа. Үнэхээр гоёсэн. Бичлэг хийж амжаагүй. Гэхдээ хөөрхөн хоёр хостыгаа харахад үнэхээр гоёсэн. Айгүй хөөрхөн тийм угаасаа яг подкастн дээр байгаа шиг. Гэтэ амдар нарсан чинь бүр айгүй хөөрхөн эмгтээчүүд байлээ. Хүлээлгийн өргөө подкаст амжилттай хүнд хүртэх өндөртэй хүртээмж өндөртэй хүрсэн 3 саундтрактай болсон ийм амжилттай явахад та бүхний оролцоо дэмждэг хамгийн чухал байдаг. За тэгээ блогтой минь хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн блогоор дахин уулзъя. Bye bye.